Бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдрийн дугаараар та бүхэндээ сэтгэл зүйчдийн үзэж буй сэтгэл татам эмэгтэй 5 шинжийн талаар мэдээллийг хуваалцъя. Сэтгэл татам эмэгтэй гэдэг нь зөвхөн гадаад төрөх бус, харин дотоодын нэрэг, бие авч явах байдал, сэтгэл зүйн төлөвшлийн нэгдэл юм. Бид говьцлан харж буй хүний нүдэнд байдаг гэж олонтоо сонсдог. Гэхдээ та анхааралтай ажиглавал зарим эмэгтэйчүүд зөвхөн гадаад төрхөөрөө бус, харин бие авч явах байдал, ярьж буй үг хэллэг, бусдад хэрхэн мэдүүлдэг зүүн совингороо байнга ялгардаг болохыг анзаарах болно. Та хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй заавал хамгийн сэтгэл татам байдгүйг анзаарч байсан уу? Зарим эмэгтэйчүүд өрөөнд орж ирэхдээ нэг ч үг хэлээгүй хатлаа бүх хүний анхаарлыг өөрөө ирэхгүй л татдаг. Энэ бол зөвхөн төрөлхийн говьцлан биш, харин дотоод энерги болон тодорхой дадал зуршлуудын нэгдэл юм. Тэгэхээр сэтгэл зүйчдийн онцлог сэтгэл татам эмэгтэй 5 шинжийн талаар дэлгэрүүлэн танилцуулъя. Үүнд нэгдүгürt нь сэтгэл татам эмэгтэйчүүд өөртөө итгэх итгэлтэй байдаг. Олон хүн өөртөө итгэлтэй байхыг чанга дуугаар ярих, бусдаас илүү гэдгээ батлах гэж ойлгодог. Гэтэл бодит байдал дээр жинхэнэ хүчирхэг эмэгтэй хэнд ч юуг ч нотлох гэж хичээдэггүй. Өөртөө итгэх итгэлний сэтгэл хөдлөлийн тогтвортой байдлыг илэрхийлдэг бөгөөд хүмүүс үүнийг байгалийн замаар аюулгүй байдал, хүч чадалтай холбодог. Тийм ч учраас өөрийгөө чимээгүй итгэлтэйгээр авч явдаг эмэгтэй удаан үргэлжлэх сэтгэгдэлд үлдээх хандлагатай байдаг. Түүний оршихуйн сэтгэл хөдлөлийн хувьд таатаад мэдрэмж төрүүлдэг. Сэтгэл татам эмэгтэй бусдад таалагдах гэж хичээдэггүй, харин өөрийнхөө үн цэнийг мэддэг. Тэрээр өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрч чаддаг бөгөөд бусдадаа өөрийгөө харьцуулж өрсөлддөггүй. Энэхүү тайван байдал нь бусдад маш хүчтэй энерги болж очдог байна. Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар чанга ярьж анхаарал татах гэж хичээх нь ихэвчлэн дотоод айдас, дутууд үлмэн мэдрэмжээ нуух гэсэн оролдлого байдаг. Харин сэтгэл татам эмэгтэй өөрийнхөө давуу болон сул талыг мэддэг тул хүлээн зөвшөөрч сурсан байдаг. Тэд бусдыг чин сэтгэлээсээ магтаж чаддаг. Учир нь бусдын амжилт түүний үн цэнийг хизээч бууруулахгүй гэдгийг тэд мэддэг. Түүний чимээгүй байдал тайван харцсан хамгийн том татах хүч болдог юм. Судалгаагаар сэтгэл хөдлөлийн дулаан байдал, сайхан сэтгэлдний итгэлцэл, гүн гүнзгий холбоог бий болгодог, холбоо тогтох даавар болох окситоциныг өдөөдөг болохыг харуулж байна. Дулаан өнгө аяс, зөөлөн зам байдал, сэтгэл хөдлөлийн өрөвдөх сэтгэл нь хүнийг эргэн тойронд байх нь аюулгүй гэдгийг илтгэдэг бөгөөд бидний тарих сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл үзүүлдэг. Хоёрдугаарт нь сэтгэл хөдлөлийн оюун ухаан. Сэтгэл хөдлөлийн оюун ухаан буюу EQ-ийн эмэгтэй хүнийг маш ухаалаг, дулаахан бөгөөд соронзон мэт татам харагдуулдаг хамгийн чухал дотоод хүч юм. Судалгаагаар хүний амжилтын 80% сэтгэл татам байдлын дийлэн хэсэг нь EQ-гээс хамаардаг болох нь тогтогдсон. EQ өндөртэй эмэгтэй өөрийнхөө юунаас болж хуурлаж, юунаас болж баярлаж байгаагаа маш сайн мэддэг. Хамгийн сэтгэл татам эмэгтэй бол хамгийн сайн ярьдаг хүн биш, хамгийн сайн сонсдог хүн юм. Тэрээр бусдыг чин сэтгэлээсээ сонсох чадвартай байдаг. Тэрээр хүний яриаг таслахгүйгээр нүүрний хувирал болон биеийн хөдөлгөөнөөрөө ярилцсаа дэмждэг. Бид бүгдээрээ л өөрийнхөө тухай ярих дуртай, сэтгэл татам эмэгтэй бусдыг ярихад чин сэтгэлээсээ сонсож тэдний мэдрэмжийг хуваалцах чаддаг. Тэрээр ярилцагчийнхаа хэлээгүй үгийгч харснаас нь мэдэрдэг. Тэр сэтгэл хөдлөлтөд автаж бодлогогүй шийдвэр гаргадаггүй. Хэцүү нөхцөл байдалд ч тайван байж өөрийгөө хянаж чаддаг. Энэ нь түүний маш найдвартай бөгөөд хүчрэхийг харагдуулдаг. Хүмүүс өөрийгөө удирдах чаддаг хүнд өөрөө ирэхгүй татагдаж хүндэлж эхэлдэг байна. Тэрээр өөрийнхөө болон бусдын сэтгэл хөдлөлийг ойлгож удирдах чаддаг. Түүнтэй ярилцахад хүмүүс өөрийнхөө чухал тооцогддог байгааг мэдэрдэг. Сэтгэл татам байдлын 80% нь бусдад ямар мэдрэмж төрүүлж байгаагаас хамаардаг. Нэр зохиолч, яруу найрагч, жүжигчин Майя Анжеловгийн хэлсэнчлэн хүмүүс таны юу хэлснийг мартна, харин таны тэдэнд ямар мэдрэмж төрүүлснийг хизээч мартахгүй гэжээ.
Сэтгэл татам эмэгтэй бусдыг өөрийнхөө дэргэд онцгой мэдрэмж төрүүлж чаддаг. Сэтгэл татам эмэгтэй өрөөнд орж ирэхэд уур амьсгал зөөлрч хүмүүс өөртөө ихтэй болж эхэлдэг. Тэрээр бусдыг шүүмжилж, буруутгахаас илүүтэйгээр дэмжиж урамшуулдаг. Бусдын баяр баясгалан гунигийг чин сэтгэлээсээ хуваалцаж чаддаг чанар нь түүнийг маш дулаахан соронзон мэт татам болгодог. Энэ бол жинхэнэ эмэгтэйлэг бөгөөд ухаалаг хүч юм. 3 дугаарт нь биеийн хилэмж. Үг хэлэхээс өмнө түүний биеийн байдал мэдээлэл өгдөг. Энэ үйлдэл нь мөрөө баг зэрэг хойшлуулж чэйжээ нээлттэй байлгах нь хүнийг эрч хүчтэй амжилттай харагдуулдаг. Тэрээр орон зайдаа тухтай байгаа нь харагддаг. Сэтгэл татам эмэгтэй үг хэлэхээс өмнө биеэрээ би өөртөө итгэлтэй байна гэсэн дохиог өгдөг. Тэрээр ярилцагчийнхаа нүд рүү шууд хардаг. Энэ би чамайг сонсож байна. Би өөртөө итгэж байна гэсэн дохио юм. Гэхдээ харцсан ширүүн биш, харин зөөлөн бөгөөд нөхөрсөг байдаг. Гэт яарсан сандарсан хурдан хөдөлгөөн сэтгэл татам байдлыг буруулдаг. Харин тайван аажуухан хөдөлгөөн нь тухайн эмэгтэйг орчиндөө бүрэн эзэн болсон нууцлаг харагдуулдаг. 4-р нь өөрийн гэсэн хэл хязгаартай. Эрүүл хэл хязгаар тогтоох нь өөрийгөө хайрлах хамгийн дээд хэлбэр юм. Сэтгэл татам байдлын нэг том нууц нь хүртээмжгүй байдал юм. Энэ нь бусдаас дээгүүр зан гаргах тухай биш, харин өөрийнхөө цаг хугацаа, энерги, үн цэнийг хайрлах тухай ойлголт юм. Хүн бүр заа гэж хэлэх нь сэтгэл татам байдлыг бууруулдаг. Харин өөрийнхөө зарчимд нийцэхгүй зүйлд боловсон атлаа чийдэмгүй үгүй гэж хэлж чаддаг эмэгтэй бусдын дунд маш их хүндлэл хүлээдэг. Та өөрийнхөө хэл хязгаарыг тогтоож чадсанаар бусдаас хамааралгүй бие даасан нууцлаг энергийг үүсгэж чадна. Тэд өөрийнхөө амрах цаг, дуртай зүйлээ хамгаалж чаддаг. Ийм эмэгтэйчүүд бусдад маш нууцлаг бөгөөд бие даасан харагддаг. 5-дугаарт нь арьс арчилгаа ба гоо зүй. Энэ бол зөвхөн гадаад гоо сайхны тухай ойлголт биш юм, харин сахилга батын тухай юм. Сэтгэл татам эмэгтэй нүрээ зузаан будгаар нуухаас илүү арьсаа дотроос нь эрүүлжүүлэхэд анхаардаг. Энэ та өөртөө цаг гаргаж, эрүүл хооллож, арьс арчилгаантаа анхаардаг сахилга баттай нэгэн гэдгийг илтгэнэ. Цэвэрхэн хумс, эрүүл ус, эндүүцэн хувцас гэд эдгээр жижиг деталь бүр таныг өөрийгөө хүндэлдэг болохыг бусдад үггүйгээр хэлж өгдөг. Та өөртөө цаг гаргаж өөрийгөө тордож байгаа нь таныг маш мэдрэмжтэй, үнэтэй харагдуулдаг гол хүчин зүйл юм. Гадаад төрхөндөө анхаардаг байх нь өөрийгөө хүндэж буй илрэл. Өөртөө тохирсон чанартай хувцаслалт нь түүнийг маш мэдрэмжтэй, үнэтэй харагдуулдаг. Калифорни их сургуулийн хийсэн судалгаанд оролцогчид хүсэл тэмүүлэлттэй хүмүүсийг гадаад төрхөөс үл хамааран илүү дур булаам гэж үнэлсэн. Шалтгаан нь хүсэл тэмүүлэл нь тархины таашаал, сэтэлжүүлэгч болох допаминыг идэвхжүүлдэг. Стэнфорд их сургуулийн нэгэн алдартай судалгаагаар хүмүүс бүрэн ойлгож чадахгүй байгаа хүмүүстэй илүү их татагддаг бөгөөд энэ бидний тархины сониуц зангийн төвийг идэвхжүүл биднийг оюун ухаандаа идэвхтэй байлгадаг гэжээ. Эцэст нь хэлэхэд сэтгэл татам байдал бол төрөлхийн авьяас биш, харин таны өдөр тутамдаа өөртөө зориулж буй хайр хүндэтгэл юм. Анхааран сонссон та бүхэндээ баярлалаа.